1981 оны 6 дугаар сарын 12-нд төрсэн Бразил улсын загвар өмсөгч жүжигчин тэрбээр 2000 оноос хойш бидний дунд Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр гэдэг нэрээр алдарсан. Adriana Lima гэгч Португал хүүхэн анх 15 наснасаа загвар өмсч эхэлжээ. Бразил улсад загвар өмсөгчдийн дунд Ford компаниас зохион байгуулдаг тэмцээнд 2 дугаар байр эзэлж байсан бөгөөд дараа жил нь York хотын Elite Model Management хэмээх загвар өмсөгчдийн агентлагтай гэрээ байгуулж байжээ. Forbes сэтгүүлээс загвар өмсөгчдийн дунд зохион байгуулдаг тэмцээнд 4-р байр эзэлж ганц жилийн дотор $7.3 сая олсон байна. Харин 2013 онд 3-р байр эзэлж 2014 онд 2-р байрыг тус эзэлж байсан байна. 2013-аас 2014 оронд тэрбээр $8 сая орлоготой болсон байна. Тэрээр бага ангидаа маш үзэсгэлэнтэй байсан учраас олон шагнал хожиж байсан боловч хизээж загвар өмсөж болно гэж бодож байгаагүй гэжээ. Түүний найз зөвхөн загвар өмсөгчдийн тэмцээнд ганцаараа орохоос айсан учраас Лемаг хамтдаа орж өгөхийг гуйсан байна. Хоёулаа загвар өмсөгчдийн агентлаг руу зургаа илгээсэн бөгөөд тун удалгүй тэмцээнд оролцооч гэсэн урилгыг Лемад илгээснээр түүний загвар өмсөх карьер тавигдсан байна. Elite Model Management агентлагаас олон улсын олон тэмцээн уралдаанд оролцож Vogue болон Marie Claire хэмээх компаниудын нүдэнд өртсөн байна. Ингэснээр Verivant, Giorgio Armani болон Valentino компаниуд загвар өмсөх болж 2000 онд Guess компанитай гэрээ байгуулжээ. Adriana Lima гэхээр хүн бүрийн толгойд Victoria's Secret гэж бууханд гарцаагүй. 1999 онд хамгийн анхны Victoria's Secret-ийн бүтээлүүдийг өмсөж сонирхолсон бөгөөд 2012 онд Victoria's Secret-ийн 5 дахь нээлттэй эхлүүлсэн байна. 2009 онд Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрт оролцоогүй юм. Учир нь тэрбээр жирэмсэн байсан боловч хэд хэдэн сурталчилгаанд тоглоод амжжээ. Нэмж хэлэхэд тэрбээр энэ жил хамгийн сүүлийн удаа загвар өмсөх юм байна.